Номинес. Синдер. Номинес. Синдерса. Номи. Номиндер. Сэги. Номи. Синдер. Бидний Notes podcast. Юу яцхан? Юу яцхан бидний Notes podcast. Бидний ялгааг бол. Ялгааг олно. Тийм ээ. Ялгааг олно. Тийм ээ. Тийм ээ, би шүдний аппарат хэлгсэн манайхаа. Баяр хүргэе. Би одоо ингээ өөрөвч үрээд сургуулийн фарм өмсөө явал намайг 10 жилийн гэж харахлаа. Харахаар энэ чи баг хоромтойгоо юм шиг харагч байна одоо ч гэсэн. Харин тийм өмөрсөн аппарат хэлгчлээ. Very interesting. I do not recommend. Хийлгүүл эртгэн л хийлэг гэж байна. Хэлгүүл баг нэг тэ 10, 11, 12, 13, 14, 15 наснда хийлгэрээ. Одоо бол бити хийлгэрээ гэж. Тийм тэгээд би одоо гоё туртай юм идэж чадахгүй. Тэгэхгүй нэг тийм хав хатуу мах эднэр бол идэж чадахгүй юм билээ. Чи бүр яг нэг яс мүлжмөр санагдаж байна. Гинэт боломжгүй болсон үедээ. Явас яг гинт яс мүлжмөргүй л. Тэгтээ хав гоё хадам аавын шарсан гоё стейк мейк, батагийн шарсан стейк мейкийг би бол гоё идэж чадахгүй л баг. Тийм үү. Жижигэн болгож байна. Ингэж идэх юм уу яах юм те. Тэгсэн тэгээд баг нэг ингээд идэв юм байна. Чи одоо хэд онж байгаа? Дөнгөжл сая 3 дахь хэлсэн шүү дээ. Оо тийм үү. Brand new. Ингээд ярьж марихад эвгүй байна уу? Гайгүй. Зүгээр. Ярианы хэм маяг ч юм бол нөх өөрчлөгддөг юм байна. Мэдгүй гэхдээ яг би удаан юм ярьж үзээгүй байгаа гэж. Одоо үзнэтэй. Одоо үзэгч. Чи өөрөөс дахиад унших гэж алах юм шүү. Нэг тийм чи ингээд аман дотор чи яг юм байгаа юм шиг яриад ах шиг байна гэхдээ нэг юм байгаа юм шиг ярьж байгаа юм шиг. Харин тийм нэг юм шүтэндээ юм дуудсан ч юм шиг нэг тийм vibe бол байна. Багад харин тийм ээ. Тийм байгаа. Тэгээд яа. Окей. Тэг жил зүх юм байна шүү дээ. Жил хагас зүх баха. Дорхноо дөө. Дорхноо болж байгаа уу. Тэг дасчин дөө. Авсны дараа сайхан тансагланаа. Аймдээ. Тийм байна. Би чи эхэлсэн үү? Эхэлсэн. За. Окей. Сая мейкапа хийж дуусглаа. За өнгөө тодорхойлсон гэсэн үү? Бас өнгөө тодорхойлсон. Энэ миний дээр үед авч ирсэн юм аа. Huda Beauty-ийн Rose Quartz гэдэг амар гоё. Huda Beauty. Яа, юм бол амар гоё. Huda Beauty. Юу, өнгөө тодорхойлсон чи би Winter байж таарсан. Sorry ма. Winter чинь хүйтэн тоонтой өнгөнүүд үстэй. Би хүйтэн тоонтой хүн юм билээ л дээ. Тэгээд намайг дандаа юм хүйтэн ийм юмар бодож байгаараа гэтгсэн. Би тэг энийг авчаад юус хэрэглээгүй заяа. Энийг яам манай хүн Солонгосоос авчирсан байхгүй юу? Sephora-гаас л авсан баг. Тэгсэн чинь би ерөөсөө энийг хэрэглэхгүй байжсэн чинь яг үнтэй надад одоо амар хэрэг болж байгаа. Чи энэ эдрийг өнгө чинь биш гэж бодож ирсэн юм аа. Юу юм гачин ягаа маа өнгөө гэж бодчихсон чинь яг мөн байсан юм байлээ. Тэгээд одоо жоохон түрхэж байгаа. Тэгээд яарсан би айгу хүүтэн тоонтой өвлийн хүн юм билээ л дээ. Тэгэхээр надад тийм бүр яв ягаан өнгийн одоо цамц мамц ч юм уу тий эсвэл яг цэвцэн хөрөнгө ном ногоон өнгө тийм юмнууд амар зохих хөстэй л гэсэн. Тэгэхээр чи буруу өнгөө сонгоод ирсэн биш чи нэг olive green өнгө сонгоод идэг гэсэн шүү дээ. Olive чи намрын өнгө шүү дээ. Харин тийм. Би өөрийгөө намраг гэж тодорхойлуулсан бас өмнө дижиталаар шүү заяа. Нэг зураг маргаа явуулаад тодорхойлуулдаг юм шүү дээ. Тэр чинь жоохон тэгэж намар гэж тодорхойлсон байхгүй. Тэгээ би намар юм байна, ямар гоё юм бэ гэлээ та амар happy байсан чинь би өөлөж таарсан. Тэгээ намаа ингээд тэр хүн шууд ингээд харснаа ингээд угаасаа л өвөл штэ ингээд цавир царайтай хав хар үстэй та бол өвөл гэсэн. Та юунд эргэлцэн юм ба? Ямар ч эргэлцэх зүйл байхгүй гэсэн. Тэгээд вау гэж би нүд ангаагаа штэ. Тэгээ ингээд бор нүд мүдтэй те. Тэгээд өөрийгөө өвөл гэдгээ мэдсэн. Тэгээ одоо иймэрхүү ийм өнгөтэй юм бас зохино. Эсвэл одоо ийм жоохон deep өнгөтэй ч юм уу энэ юм ч юм уу те. Чин бараг юм шүү дээ. Тий, ер нь тийм юм бэлээ.
Тэгээд аксессуар гоё ингээд яв мөнгөлөг өнгөтэй. Тийм мөнгөлөг өнгөтэй дандаа мөнгөн юм бүгж эмэг зүг гэсэн алт биш байх нь шүү дээ тий. Уус алт надаас энэ зөгтөх маа. Тийм баг. Би ч надад би ч гэсэн өвлөхгүй юу тий. Тийм юм байна. Тэгээд чи өвөл юм уу? Oh yes. Чи яаж өвлөд юм битүү гэсэн. Isn't it obvious? Хар ус цайвцараа судлаад. Мэдгүй ингээд чи ингээд тий хувцас өмсгөр яг ижилхэн хоёлоо улаан өнгөтэй. Гэхдээ нэг зарим нь хүйтэн тоонтой, зарим нь нэлээд борлууга хазааж байгаа, оранжлууга хазааж байгаа юунууд өгдөг штэ. Тэгээд ингээд солиод өмсгөр надад амар мэдэгдээд байх шиг санагдаад байдаг шүү. Бүр яг хүйтэн тоонтой нэлээд зөгж байгаа юм шиг. Тэгээд нөгөө өнгө тодорхойлдог хүмүүс ч урдуур нь ингээл нэг даваанууд ингээд байдаг шүү дээ. Тэгэл харуулж маруулаа. Look at you, a whole new person. Зүгээр өөр өнгийн цамц тавьснаа. Тэгэл тэгээ өөр дээрэл туршилт хийгээл ер нь би өөрний таалагдчих юм гээл. Тэгэл олон жилийн ирэхээр манай ээж бас амар цагаан хүн шүү дээ. Гэтэ улаан футер хүрэн борон үстэй. Тэгэхээр жоохон намарлуугаар орчт юм шиг үлээ. Ээжэд нэг тийм бор морон амар гоё зүгтдэг тийм. Тэгээ бор өнгийн ч хувц ихтэй. Тэгээ намаа боронгийн хувцсаа бүгдийг гаргаж хай гэсэн. Oh my god, there's a lot. Чи борон зөндөө боронгийн хувцтай шүү дээ. Би боронгон дуртай бор, оранж, олив тийм юм дуртай. Тэгсэн чинь манай стайл гэдэг охин хүрээг хүүхнүүдийн охин болохоор мөнгө яах вэ гэл тэгээд нэг амар юм нэг ялгаа байхгүй шүү дээ гэл тэгэл. Тэгэл баланс шүү дээ. Хувцаа хайхан ч бас хайшаа. Тэгсэн. Тийм болсон. Би юу ямар байна? Хувцас хаях гэснээс трифтний нөгөө хаях хувцас бүр амар их байна. Гэтэ ингээд бүгдээрээ амар decent conditionтэй. Тэгээд хүмүүснийг ингээд юу хийгээд штэ одоо. Тийм. Чи нөгөө тэмүүлээ авах битүүрээ хийсэн. Тэр шиг юм хийх үү хоёлаа? Тэр шиг юм харин хоёлаа хийх үү? Би ганцаараа Сегафредод хийж болох байхаа. Сегафредод хийж болж гин. Тэгтэн энд хийчих юм уу? Би яашор ингэхдээ жоохон хоол санагдаад байдیں۔ Надаа. За тийм байх. Гэтэ яг зүгээр хамаагүй. Space нь болно гэвэл. Сегафредо арай жижигдээд энэ бол гэж би анзаарсан. Одоо тэд нар чинь гадаанаа сууж муудаг болсон гоё. Тийм үү. Эсвэл гадаанаа хойлох хувцснуудаа ингэж тавьж байгаад ингэж бас болох л. Тийм нэг арай нэг хүмүүс ингээ алхаж малхаал хувцас сольж өмсгөд нэг тийм бас нэг тийм орон зайтай өрөө байхгүй бол олон хүн ирчихэр Сегафредо бол пиг болчт юм бэлээ. Тийм байна гэж би бодсон. Тэгээ тийм юм одоо би нэг мөр бүрстэй зөвхөн хувцас гэлтгүй бүр гэрт байгаа бүх юм цэнэглэгч мэлгч юу тий хэрэглэхээ болцсон. Гэтэ хин нэгэнд хэрэг болж магадгүй гэсэн бүх юм ингээд. Тэгээ би бол үнэрхэхгүй миний гол зорилго бол to get rid of it. Зүгээр дуртай үнэ хэлээд аваа миний данс энд байна. Ер нь бараг заяа такс төлөөд ч юм уу те дуртай юм аа гэдэг ч юм уу. Тийм фан байдлаар тэгээд холдуулах хэрэгтэй байна. Хаяа гэхээр хайран байна. Тэгээ надад одоо хаymарг байна. Зөндөө юм байдаг бас. Тоглоом бас зөндөө байна. Хүүхдийн тоглоом аягүй их байна. Тэгээд өөрчн зураг муураг байна. Жаацтай зурнууд. Тийм надад ч гэсэн постэр байна. Яг тэр бол жоохон хуучирсан. Гэтэ 2000 төгрөг 3000 төгрөгөнд бол тийм зүгээр за хоёлаа 5000 төгрөгийн такстай дуртай юм аав гэдэг юм бас байж болно. Хувцсан гэхдээ тустай үнэтэй байж болно. Би ч баг одоо хитгэн хувцал арай өн хурж магадгүй. Бусд нь бол бүгдийн нөгөө доллар стор гэдэг шиг доллар бүгдийг нь $1 үнэлж болж байна. Тийм би ч гэсэн надаа бас $1 амар 4000 төгрөг юм аашаа. Тийм надаа яг гой хувцас гэвэл нэг бас цөөхөн байгаа. Тэгээ бусд нь бол нэг жоохон брэнд биш те зүгээр нэг онлайн шопоос авцсан нэг юм тэгтээ өмсөөгүй ч юм уу те тиймэрхүү байгаа. Тийм тэг зохиогүй ч юм уу эсвэл надад нэг хідэн өмднүүд байгаа зүгээр өмднүүд таарахгүй тэгээд би олон жил ингээ гүрийцэн I love this woman I have to wear it гэд тэгээд таарахгүй байгаа одоо let it go тэгж бодсон байц хай над өмдөө байна. Надаас одоо яг энэ Tommy Hilfiger-ийн амар гоё өмд байгаа. Би өмсдөг гэвч надад өгцөн гоё харагддаг. Бусад өмдөн дээр миний өгцөг гоё харагддаг. Тэгэхдээ яг тэрний өмсгөр нэг л биш харагдаад тийм яагаад ч юм.
Тэгтэл зөв зүгээр юм юм биш. Зөв зүгээр. It's not normal. Бүр том элфигэр юм байна шүү дээ. Амар гоё юм байгаа уулна. Гоё трапезан. Яа. Тийм ба. За тэгвэл бас тийм юм хийх хэрэгтэй болох нь шүү дээ. Нэг л удаа, жилдээ нэг л удаа. Гэхдээ it's the last year so одоо ингээд төгсгөлийн нэг л удаа юм шүү дээ. Тэг нэг л удаа. Одоо Our Secret Closet гэдэг нэг хоёлын нээжсэн та. Тэрийга тэгэл яг амьдаар нэг удаа. Тэг ингээд зөндөө хөөрхөн юм байна өө гэрт ингээд сөвнэр жүүлри бүр тийм зөндөө. Тэг I don't use it. Тэ бүх юма зарцсан байл яг зургатаа зарцсан. Зургатаа ч гэсэн барыг хэрэглэхгүй байна өө. Би заримдаа бас заарчдаг ч юм билүү. Тэгээ гой зураг тавьчихдаг ч юм билүү гэж бодоол. Гэхдээ зурагтын дотор л зураг тавьчих штэ. Screen saver-нд гой Van Gogh-ын зураг мөр юу ч вэ. Би нэг амар гоё зураг харсан байхгүй юу? Зураг болдог тийм постэр чи тэрийг харсан уу? Тэр бүр амар гоё юм. Зураг болдог постэр. Тийм ингээд дижитал постэр заяа. Гэхдээ яг цаас шиг харагддаг гэх юм уу? Дижитал постэр. Тэг нөгөө зурагт дээр зураг тавьчихаар ингээд яаж магаад за би олохгүй мэн үү гэж. Гилаж мэлаагаад ингээд яг панаалтаа харагдаад байдаг штэ. Одоо чиний энэ жинхэнэ канвас чинь ингээд нэг мат. Яг юм жинхэнэ. Гэхдээ энэ шиг харагддаг мөртлөө дижитал. Тийм юмнууд гарсан байлээ. Тэг ингээд зураг солилцож болно гэсэн үг штэ. Хичнээн л хичнээн зураг тавьж болно. Гэхдээ тэр зураг чинь ингээд яг л гараар зурцсан юм шиг эсвэл цаасан дээр хэвлэлцсэн юм шиг жинхэнэ харагддаг. Тэгээ шүн мөн болохоор асдаггүй. Тийм Kindle шиг юм байлээ. Kindle шиг юм байна шүү дээ. Яг тийм. Kindle яг тийм шүү дээ нэрээ. Яг тийм цаас шиг филингийг өгдөг. Вау. Тэгэл гой уйдахаараа зургийг солилцдог. That's nice. Амар харин тиймэрхүү юмтай болдог ч юм билүү гэж утсан. Зурагтныхаа оронд. Зурагт гэснээс би Euphoria-гийн 1-2 дуусаас нэг үзэж дуусгасан шүү дээ. Чи үзэж байгаагүй лөө? Би үзчихсэн юм уу? Би season 1-ийг үзээ, season 2-ыг эхлүүлээ хайсан. Одоо ихтэй би юу санахгүй. Хэр юм байна? Надад бүр амар панаалтаа санагдав. Панаалтаа тэгээд so much drugs тэгээд so much sex. It's high school man. What the fuck гэж бодгцсан. Харин Америкчууд тийм байд юм бах та. Америкчууд арай л тэнэг юм аа гэж. 10 жилээсээ тэгэж их struggle хичээл ном хийдгүй юм. Энэ хятад хүмүүсийг хараач та нар гэж үгээд. Хятадууд баг энэ Euphoria шиг амьдрдаггүй байхад тийм байхгүй бахтай зүгээр хичээл амьдраад байдаг бах тий. Өөр драма байдаг баха. Тэг арай тийм нэг хөөрхөн гиснээс. Юу вэ? Sky Media-гийнхэн чинь тийм драма хийж байгаа юм биш үү? Тийштэй нэр 10 жилийнхний тухай. Юу Euphoria заяа манайхаа. Би бол тэрний үнэхээр комент хийн. Тийм балаа drug abuse-тэй юм үзэж яхаар зүгээр тийм сайхан юу үзэлтэй тий. Арай нэг жоохон амьдралтай хөөрхөн монголчуудынхаа 10 жилийн тухай цувралыг бэлтгэн хүргэж байгаа юм байна лээ Sky Media-гийнхан. Тэгээд та байсан ч болно, эсвэл дүүнер ч байсан ч болно. Тэгээ үзэх юмгүй байгаа бол бас сонирхоод үзээрэй. За Sky Media-гийнхаа original series хийж байгаа. Тэр нь болохоор Оддын гэгээ гээд Оддын гэгээ гээд нэгд өдөр болгон Go Sky Go Plus дээр Sky Media-гийн видео санд орж байгаа. Албан ёсны эрхтэйгээр бас оруулж байгаа гэж байна. Тэгээд 10 жилийн хүүхдүүдийн тухай. Тэгэхээр 10 жилийн хүүхдүүд үзэхэд айгуу гоё гэсэн үг. Тийм би трейлерыг харсан. Айгуу хөөрхөн байлээ. Яг л ингээл те хайрын гурвалжин, дөрвөлжин, ээж аавтайгаа харилцаа. Тэгээ 10 жилийн чинь бас хамгийн чухал юмнуудын нэг нөхөрлөл шүү дээ те. Хамгийн чухал бидний одоо нөхөрлөл гэдэг юмын суурийг тавьдаг газар гэж би боддог. Хинтээ найзлах уу? Ямар ч нөгөө сонирхол based биш. Яг л ингээл бараг зүгээр хажуу цууснараа найзууд болдог нэг тийм гинэн цагаахан гоё үе штэ тий. Тэр мэрийг харуулсан айгу ностальжик мэдрэмжтэй өнгө мөнгө нь айгу гоё тийм хөөрхөн хөнгөн. Гэхдээ мэдээж чухал сэдвүүдийг хүндсэн тийм цуврал шинээр гарч байгаа юм билээ. Нэгд өдөр болгон Go Plus эсвэл Sky Media-ийн видео санд Оддын гэгээ гээд series байгаа шүү. Тэгээ та бүхэн орж үзээрэй.
Тийм 10 жилийн хүүхдүүдтэй ялангуяа хамгийн их санал болгож байна. Эсвэл early оюутнууд ч юм уу тий. Гоё шүү. Гоё би кино олон ингээд өө кино гэснээс чи нэг кино тоглолцсон байсан уу? Нөө яриад байсан. Тэрний би трейлерыг баска ширэлсэн байсан шүү. Баска ширэлсэн тий. Mobicom юм байсан уу? Mobicom. Оо sorry нэг Sky Media ярьсан. Mobicom яа. Валлай юм нь ярьчихгүй нэг. Тэгээд жим басна юм байгаа. Яа. Нэг юм байгаа. Тэр бас гоё хэрэгжилээ. Би чамаа харин гайхаад ингээд гэр бүлийнхээ зургийг оруулсан байна гэсэн чинь өөр хүн байх юм. Өөр хүүхдүүд байх юм. Эн чинь одоо хэн бэ? Тийм ээ. Тэр бол хин гэх юм битээ. Хамтран тоглогч жүжигчин үү? Манай хамтран тоглогч жүжигчин бол комедигийн очроо байгаа. Тийм. Очроо ч бас аюу олон хүүхэдтэй, 5 хүүхэдтэй. Сайхан амьдрал дээр яг 5 дахь хүүхдэн сайхан төрсөн. Тэгээд жинхэнэ комеди дээрч гисэн буруу яг гоё жинхэнэ аавын тухай гоё жигүүд ярьдаг байхгүй юу? Тэгээд яг надад яг тийм санал ирээд энэ дээр тоглох уу гэд тэгэхээр би тэгээд тэгсэн чинь миний нөхөр болох аавын дүрийн хүн маань гэнтг алга болцсон татгалцсан гэд тэгэхээр би оронд нь тэгвэл манай комедигийн очроо амар фаны штэ тэгээд угаас аавын дүр дайгуу тохирхоо гэд тэгээд очроо тоглохоор болоод тэгээд очроо нэт нөө захирлынхаа эхнэрийнх нь нөхөр нь олсон гэж. Тэгээд хоёр инээдтэй нэг тийм тоглосон. Та тэгээд олж үзээрэй. Гарцсан юм уу бүр? Гарцсан байгаа. Social сууг дээр нь байгаа. Тэгээд тэр хөөрхөн нэг 2 минут 2-3 минутын л хөөрхөн жижиг мини series ахгүй. Тийм. Хөр харагдчихлээ. Тийм тэгээд миний жүжигчний карьер ингээд эхэлсэн. Энхүү эхэлж байна. Та бүхэн бүгд хүлээж байгаарай. You will see me on screen someday. You will see me in Hollywood. You will see me on Met Gala. You will see me in Cannes. Cannes. Тэгээд тэгсэн. Яа. Тийм ээ. Тэг кино тоглох гоё юм байл. Би бол надад таалагдсан тэр гоё хүмүүсийг ажиллаж байгааг харах амар гоё. Надад бүр амар их цаг авд юм санагдсан шүү. Амар их цаг. Чинь ингээ 2 минут ч юм уу те 3 минутын бичлэг өдөржин болд юм байл шүү. Гэтэ амар ажил шүү те. Үнэхээр их амар ажил ёо. Айгуу гоё юм байли. Надад бол амар таалагдсан. Чамайг чи сетэн дээр гоё юм уу чамайг? Надад амар таалагдсан. Тэгэл шууд ингээл сет дизайнер болох гоё юм шиг санагдсан бас ингээд юмнуудыг ингээд хүй манайхаа энийг ингээд тавьжул гоё юм биш үү? Манайхаа ингээд Монголын сет дизайнерууд яг л юм цуглуулагч шиг л байдаг шүү дээ. Тэгэл ингээд залгаал те нэг тим юм байна уу? Нэг ийм хевс байна уу? Нэг ийм утас байна уу? Гэл ялгал. Гэтэ амар мундаг болсон юм шиг санагдсан манай Монголын сет дизайнерууд одоо орчин үед гарч байгаа клипүүдийг харахаар заяа. Яа. Надад тэр директор мөнхт болгол амар сет мэд бэлдт юм шиг үлээ. Тэр одоо Morning Star-ын нөгөө нэг сая нааша цааша уурагша хоошо гэдэг нэг дуу байсан шүү дээ. Тэрний клипийг үзсэн үү? Үзсэн амар гоё клип. Амар гоё клип байсан. Яг гадаад клип шиг харагдчих. Би буурахны дайсан. Тэрнийг тэр дуугаа тэгээ UNICEF тэр дуулсан баг та. Нүн юун дээр очсон байсан шүү. Яг ийм клиптэйс дээ. Ингээд байсан сте. Тэр нөгөө хүүхдүүд дээр очсон байсан шүү нөгөө нэг асрамжийн газрын хүүхдүүд дээр орчсон байлоо. UN House-ийн хүүхдүүд дээр ч юм уу. Чам дээр ирээстэй бас. Тийм дээр очсон. Тэгснэ би буурахны дайсан гэж дуулж малсан болоо гэж би жоок хийчихсэн болсон. Тэгээд энд ирсэн бас. Тэгээд тэр клипүүд амар гоё байсан. Одоо тэр нөгөө хиний Thunder Sea тэгээд Blue хоёрыг хамтарсан бас нэг Mad Max клип хийсэн байсан. Бүр яг жинхэнэ Mad Max цаа. Тэгээд тэр залуу юм уу те? Тэгээд тэрний хин хийсэн байлаа. Бас нэг буур газар хийсэн байсан. Гэтэ ямар ч байсан Монголын клипүүд бүр ингээд үнэхээр амар болсон юм билий. Одоо бид нар юун дээр ажиллах дутуу вэ гэхээр зохиол. We can do it. Гэхдээ зохиол нь сайн байх юм бол бид нар хийж ул чадхаар. Би болохоор ийм нөгөө нэг юм бүр ингээд кино шиг зохиолтой клип хийхийг амар одоо ч Майкл Джексны кино клипүүд чинь нэг тийм кино шиг байсан шүү дээ. Тийм. Дуу дундуура дасарч масраад байна. Яг тийм клип хийх хүсдэг.
Тим клип хийвэл амар гоё болох бах. Тэгээд тим клип химээр байгаа хийнэ. Хийлгүүлэх юм байна уу гэж. Хийлгүүлэх юм байвал би зохиол гаргая. Тийм нэг юм. Эсвэл одоо юу гэдэг чинь Katy Perry-ийн нөгөө нэг Waking Up in Vegas гэдэг клип байдаг шүү дээ. Мэдгүй юм шиг байна. Waking Up in Vegas гэдэг. Тэр ингээ тэр хоёр шиг ингээ өглөө ингээ сэрдэг байхгүй юу ингээд. Өглөө ингээ аймаа ингээ сэрэнгүүтээ шууд Vegas сэрэл тэгснэ ингээ баахан өдөр чинь тоглож баахан юм явж байгаа. Мөнгө алдаж малдаал бөө юм болж хамгийн сүүлд нь ингээ нэг машин дотор мөнгө өгсөн чинь амар их мөнгө орсож орж гарч ирээд. Тэг яг нэг клип нь дуусахтаа яг тэр дараагийн яг тэр клип эхлэх мөч нь хамттай байдаг байхгүй юу? Бүтэн circle маягийн клип байхгүй юу? Тэгээд тэр мөр бас амар гоё яадаг. Нөгөө рилүүд чинь тийм болсон шүү дээ. Ингээд явж байгаа шууд ингээд өргөжлээд ихтэй. Та нар ингэж мэдхүү гэж ингээд тийм үү? Ингэж үзэх үү гэж мөн л те. Шууд яг тийм 2 удаа үзсэн мэдээгүй. Яг тийм circle клип байвал бас аягүй гоё санагддаг. Ер нь чиний all time дуртай клипүүд юу юм? Michael Jackson Remember the Time. Нөгөө Egypt-д болоод идэг мөн үү? Биш юм уу? Мөн. Тэгээд тийм байна. Michael Jackson клип Madonna-гийн клипүүд бас амар гоё. Madonna-гийн Hung Up гэдэг клип дууны клип нь бас амар гоё. Madonna-гийн бас клипүүд амар гоё байсан. Тэгээд Britney Spears-ийн бас амар гоё байдаг шүү. Toxic Max гэж амар клиптэй байсан. Yeah. Бас ингээд зохиолтой ихтэй зохиолыг нь хинж ойлгодгүй. Яг хинж ойлгодгүй. Яг юу болох би ямар клип үзээд бүр вау гэж бодчихсан юм бол яа ямар гоё клип бэ гэж ямар клип байж болох юм. Надаа нөгөө I have nothing. Камертоны нөгөө нэг юу бас амар гоё. MTV-гээр гардаг уу? Камертоны ухардаг уу? Ухардаг тэр амар гоё тий. Тэр амар сайн тий. Тэр гоё. CJ байхгүй бахт. Тэр өөрөөсөө ингээд ухарсан багт. Ухарсан гэснээс нэг Outcast ч үлээ ямар харуудын хамтлаг гэдэг үү? Outcast баг тий. Бас ингээ ухраад тэгээд нөгөө хин найруулдаг Spike Lee найруулдаг. Тэр бас амар клип тий. Тэгээ ингээ үгээ яг ингээд хипхоп дууны хүч амар хөвгтэй. Гэтэ бүгднийг ингээд ухарч цээжилсэн байжсэн ингээд. Тэгээ ингээд ухарч дуулж муулаад тэр бас Outcast-ing клипүүд бас нэр амар гоё. Prototype гэдэг дууны клип нь амар гоё юм бэлээ. Ер нь хуучны клипүүд л надад гоё санагддаг. Та хуучны юмнууд их гоё хийцэн байсан юм шиг санагддаг шүү дээ. Тийм. Нэг юм practical юмтай бүгд юм компьютероор биш. Одоо надад орчин үеийн ялангуяа Монгол клипүүд дандаа нэг юм студид л хийдэг болсон юм санагдав. Тийм ингээд нэг дуулж муулал ард нь хүүхдүүд бүжиглэл тэгэл нэг хаалт нэг юм нэг машин бөксөө гаргаж яваал ингээд. Ямар story хаанагаа бэ? Where's the story? I want story. Story-н дундаа. Одоо эсвэл дууных нь үг нь ингээд нэг тийм гоё үгтэй байлаа гэж бодоо. Үгээр нь ингээд нэг гоё story найруулад хийж болно. Эсвэл таг хөндлөн байсан ч болдсон шүү дээ. Бас таг хөндлөн байж бас болно. Одоо тэр Египт яг ямар ч хамаатай те дүү юм байна. Тийм бас хамаагүй шүү дээ. Гэтэ ингээд нэг юм it's connected somehow. It's fun. Тийм надад бол яг клип гэдэг чинь нэг жижигхэн кино шүү дээ. Юу нь бол нэг жижигхэн кино. Яг тэр хүчмийн юм дээр хийсэн жижигхэн кино л баггүй. Чин Саран туяагийн тайтахрал гэдэг дууны клип бас алдан шүү дээ. Тийм. Яг бараг л фаны гэхдээ тухайн үедээ бас л ингээл Саран туяа амар их special effects оруулдаг байсан байхгүй. Тэр нөгөө дуучин чамдаа байлуу. Тийм. Тэр нэг юм сонин нэг юм оор би яваад байдаг шүү дээ. Би тэрийг ихтэй ерөөсөй ойлгож байгаагүй. Би тэрнийг болохоор тэр дуучин хүний онгодон юм болов уу гэж ойлгосон. Дуучин хүний онгод ингээд нисээд онгод нисэл ингээд хүн амтан дээр очиод ингээд дуучин чамда гэлтэй ингээд тэгээд амлаа гэж бодсон. Чи Сарагийн тоглолт үзэх юм уу? Би зөндөө үзцээ. Би чинь хаав тахтаа гоё шүү дээ. Тийм шүү дээ. Би харин Сараа ихч гэхдээ яг гоё тийм бидний классик гэж боддог дуунуудаа дуулдаг юм аа. Юу юм бэ те? Тайтгаралыг бол би амьдрал дуулж байгааг нь ерөөсөө сонсож байгаагүй. Өөр чин бидний одоо гоё гэж боддгууд нь. Тэр скейт парк бороо бүр амар гоё доо. Тэр мэрийг би л дуулдаг юм аа ер нь. Яг нөгөө классик бүгд л мейнстрим шүү дээ. Бүгд л мейнстрим шүү. Гэхдээ тийм дуучин
чамдаг айгүй их дуулдیں۔ Тэгээ өөр дуунууд айгүй их дуулаад. Шинэ жилийн дуу муу дуулаад идэм шүү дээ. Шинэ жилийн дуугаа шинэ жилийн баяр дээр хадгалдаг баха. Хийж байгаа одоогоор л гоё хийж байгаа юу? Миний бас нэг амар гоё дуртай дуу эдийн Саран Туяагийн нөгөө хинтээ хамтарсан. Кивигийн продюсер чи хэн байлаа? Ангирмаа ёо. Ангирмаатай дуулдаг нэг дуу эд юм аа. Ямар нэртэй дуу лээ? Хак гэж хата. Би бас санах гээд байна. Тэр бүр амар гоё дуу ш. Тэрийг ерөөсөө би ерөөсөө дуулдаг. Ямар өөдгүй юм бэ? Хин тоглолтын жагаа юм. Тоглолтын жагаа хүмүүс хэлээрээ сараа хичээд. Тэгээ өөрөө дуулмаар байгаа юм аа дуулдаг бах л та бас. Чи ютубер хайдаг юм. Би надад бэдийн үг нь. Сандая. Энэ ихчгтэй амар сайн бүх юмаа хийд юм аа. Бүх альбом бэжд штэ амар гоё. Вау. Гайхалтай. Энэ альбомных Марти альбомных зам байна. Санан байна гэдэг тийм бас гоё. Биш чагны. Чагны. Чи ирэлэн дээр оролцсон. Тийм энэ амар гоё доо. Энэ ихтэй амар гоё альбом байна. Сайн дуу альбом. Тийм ээ тий. Хавар маврын ч гэсэн амар юм тий. За тэгэл copyright. Тэгээд эхний энэ 3 альбом is iconic. Игэл сэтгэл, хайрын зөвлөг. Эндээс чи нөгөө учрлын блюз мөдтэй тий. Энэ бас амар гоё cover агааз. Ямар гоё нүүр мөртэй юм бэ? Зөвлөлг гэж. Фонт модны сонголт Монголд амар гоё байгаас тий. Тэгээд энэ дээр ч гисэн амар гоё. Very игэл. Эхнийхэн заяа. Тэгсэндээ дараа нь эндээсээ 4 жилийн дараа ийм болчихсон. Энэ CD медийн аюу хайлт харагддаг байсан шүү. Тийм. За тэгэл ийшээ ерөндөө сайн мэдэхгүй байна. Тэгэл их чиг мэдхүү байсан доо бид нар. Тэгээ сүүлийн дуунуудаас нь гэвэл ингээд нэр чи чинь Сарагийн фэн юм биш үү? Фэн штэ. Тийм шүү. Сараг шиг подкастэнд оруулахгүй байсан те. Амар айсаа би бүр. Амар хоцроод яалаа юу боллоо. Амар хүн байлээ. Өөрөө тэгэл яриад авчт юм бэл шүү дээ. Яриад авчдаг те. Тийм Сараг шиг оруулахгүй байсан. Ивент дээр дуулаад өгөөч хичээ. Тийм амар. Хичээ. Намайг ойлыг надад санахгүй хаа. Өчнөө л ярилцлаганд ордог байлгүй. Тийм өчнөө юмд ороод мартдаг баг. Хоёлаа ер нь тоглолтын дээр ивентэн дээр ямар хамтлаг болов уу? Чи шит дээр балмад гэсэн байсан шүү. Тэгэхээр би чамаа балмад вэ? Би LMD гэсэн байсан да. Би LMD гэсэн байсан да. Үгүй юу те. Тэгэхээр би чамайг шийдэг байгаа. Тийм үү. Би яг подкаст дээр орж исэн манайхтай дандаа одоо хамтран ажилладаг хүмүүсээсээ л байвал зүгээр ах гэж бодож байна. Одоо манад орж исэн хамтлагууд гэх юм бол Colors, Shom, Silhouette. Тэг болоо юу? Butterfly Katrina гэж. Butterfly Katrina. Чадаг. Pumpkin Rap ч гэх. Pumpkin Rap, Morning Star тэг азаа орж исэн. Magnolia, Blindfold. Эмэгтэй артист орж байгаа юм уу? Саран Туяа. Саран Туяа. Саран Туяа юм ганцхан. Тийм бах та. What? Хоёлаа яаж чадваа? Дандаа эрэхтэй хүмүүс оролцох юм. Ямар аимшигтай юм бэ? Үгүй шүү дээ. Нөгөө Blindfold-тай хамт орж исэн хамт. Cadix Grey. Тийм, тэднийх юм бас. Okay. Одоо би нэг ганц очиж оруулах уу яах уу гэж бодоод л байна л да. Нөгөө аялдаг охиныгоо яах уу? Тэг ёо. Тэрнтэй гоё аяллаа тухай сайхан яриа. Тэгээд ер нь гоё аялах тэр адсыг нь авъя хоёлаа. Тэгээд ер нь чамаа мэддэм үү? Подкаст сонсдог л гэсэн шүү дээ. Тийм үү. За, окей, тэгээд аялал ярьж бол чадна. Алиг бол яриа. Тэгээ ер нь хаагуур яаж ганцаараа аялдаг гэж бодлоо. Тэгэхээр чинь бас эсвэл ингэж болж юм. Бас ингээ дөрүүлээ подкаст болгоод нөгөө очроо юм штэ. Монголоор аялдаг. Тэр чадахгүй гэсэн. Тийм үү. Тэгэх юм бол гадаадаар аялдаг нэг хүн, монголоор аялдаг нэг хүн. Тэг ингээд ярил бас гоё юм. Тэр очроо харин боломжгүй гэдгийгсэн юм.
Тэр сэдв тэр чигтээ аялал. Очрог би уул нь асуусан. Окей. За тийм байна. Өөр сонь сайхан жив байгаа лээ. Өөрч та тэгээд та шинэ өнгөнүүд ирэх юм уу? Ирдэг юм уу эсвэл бага өнгөнүүдээс л? Уусаа энэ бага өнгөнүүд нь л бага. Тэгээ хольж утгаал юм уу тий? Өөр өнгө гаргыг гэвэл. Өөрөн гаргыг гэж гоё хольж утгаад авьяасаараа гоё та нар гоё хийж болно. Гэтэ гадаадын тэр гоё нөгөө юмуд амар мундаг юм бэлээ. Хольж утгаж мутгаал янз бүрийн гоё юм гаргаж маргаал. Тэгээ plain зүгээр юм ганцхан юм будалд хийдэггүй заяа. Ингээл янз бүрийн ингээл усоор мусаар хиймээ ингээл гоё цэцэг нь авч юу гэдэг янз бүрийн юм зурж мураал бүр ингээл амар гоё ойлгочдөг цаа. Чи ч тэгдэг үстэй. Тэг би ч гэсэн тэгдэг. Тэгтээ яагаад хүмүүс тэхгүй байгаа юм бэ? Хүмүүс яг ингээд ганцхан л нөгөө нэг өнгөөрөө гоё ингэж будаал тэгэл дуусгаад байгаа байхгүй. Би тэгээд та энийг гоё ингэж шалаад энэ өнгөөр нь ингэж энэ өнгөөр нь тэгж болно гэж мингүүд за яга их чинь зүгээр ганцхан энэгээр л бутчих гээл тэгдэ. Тэгэл за гэл. Тэгээд ятгуу ямар ч амар гоё агуу будаг маань бол. Тэг би энэ чинь хаяа гоё юм зураал. Канасан дээр зурж утсан. Тийм Morning Star-ыг ярихчихсан. Morning Star-ийн ирсэн байхгүй юу? Яг төрөжин татгаад яг 7 өдрийн ирсэн. Тэгээд тэр хэд нөгөө ер нь бол юм зурсан. Канасан дээр зурсан. Манай будгаар канасан дээр ч бас зурж болд юм бэлээ. Болдог ер нь. Юм бэлээ. Усан суурьтай болохоор ер нь бол шууд зурагчдаг. Тэгээд яг би тэр эдийн зурсан зургийг бол би дэлгэж болохгүй. Maybe тэр дүүрсэн утгагүй дэлгэн. Тэгээ дэлгэхтэй тийм гоё юм. Арай өөр юм болгож дэлгэх юм шиг байлээ. За би арын хаалгадаа харцсан. Хэзээ харсан? Би сайхан харсан. Тамираагаас харсан. Аа. Амар авьяастай залуучууд үлээ. Вау гэж бодсон би. Нэг юм айцгүйгээр би зурагтай айцтай зураад идэг. Тэр хэд яг ингээ айцгүйгээр өөртөө зурсан юм шиг санагдсан надад. Бүр бүр ийм заяа бүр ингээ шууд авчихсан. За али гэснэ шууд бодмод авснаа. Шууд гэж ингээл хэлсэн шүү дээ. Тэгэл амар би бүр ингээ тэр канвасыг муухай болгох чинь тэгээ би арилгаж чадахгүй гэдэг айцсандаа баригдаад ингээд зураас болгоно болж тавьдаг тайлтаа. Тэг би яг тэр эдийг гайдлаа. Тэгээ нөгөө тэр чинь нэг юм влог маяг юм хийгээд байгаа шүү дээ. Утгагүй тэр влогонд манай Choc Paint орох байх. Оо nice. Тэгээд нэг тийм хүрхэн хамтрал хийсэн. Тэгээд хүрхэн Choc Paint-аараа бас юм зурлаад аяа гоёсан. Good. Чам ticket өгөх юм байгаа сте. I hope so. Тамра. Тэгээд мэдгүй би ер нь их Монголын хамтлаг үзье гэж боддгоо байсан тэгсэн чинь яг нэгс Morning Star үзмэр санагдаад байгаа шүү дээ. Амар гоё штэ. Би тогтмол сонсдгоо. Тогтмол сонсох юм бол ядардیں۔ Зүгээр те. Би ингээл. Гэхдээ амьдаар үзэхэд үнэхээр Монголд байгаа хамгийн сайн амьдаар тоглодог хамтлаг гэж би боддог. Тэгж бодсон. Тэр яг нөгөө хоёлаа нөгөө юун дээр очсон штэ. Хайсан шоколад дээр. Тэгэхэд ингээ бүх бараг л топуудаа ингээ нэг дор ингээ харчиж байгаа штэ. Бараг playtime гэсэн штэ. Тэгээ ингээ дараалаад бүгдийг сонсохоор за яг Morning Star амар байсан. Тийм. Тэгээд хоёрхондоо дуусан мөртлөө. Тэгэл яг ер нь яг тэгсээ заамаа шууд хоосорч маасраа зүгээр. Morning Star гэж ирсэн. Ер нь л үзмээр санагдсан. Тийм гоё. Үзье гэж бодож байгаа. Тэгээ гадаа юм бэл штэ. Стадион үстэй. Social Park үү? Тийм, Social Pay дээр байсан шүү дээ. Тэр нэг тийм релиз шүү дээ. 5 сарын 22-нд Morning Star-ын тикет авцсан. 5 сарын 23-нд марафонд гүгч байгаа найзаас айж яваарай гэсэн байсан. Өглөө нь марафонд гүгэнгөт оройд нь Morning Star. Үгүй юм байхгүй юу? Маргааш нь юм уу? Ингэсэн байсан тэр рилэн дээр ингээд Morning Star-ын тоглолтын тикетээ авцсан, марафонд бүртгүүлсэн найз байгаа бол айж яваарай гэсэн байсан байхгүй юу? Хэрэгтэй ч үлээ. Тэгээ яагаад гэдгийг би ойлгохгүйс ахгүй юу? Тэгээ яагаад гэдгийг хайсан чинь Morning Star чинь 5 сарын 22-нд. За, марафон гүйл 5 сарын 23-нд ахгүй юу? Маргааш нь юм байна те. Ваа гэж маргааш нь гүөх юм те. Харин зайваа та. Тэгээ би бүр тэрнийг харчаад вау гэж бодсон. Марафонд 36,000 хүн бүртгүүлсэн мэн гэсэн шүү дээ. Би тэрийг хаана сарлаа? График юм энэ дэр байлоо.
Амар байгааз. Амар юм байна. Би яг тэрний ойлгож тийч уралдаан юм уу? Яг юу юм бэ? Гэхдээ зүгээр гүүгээд байгаа юм уу? Тэр чинь ингээд тэг community Улаанбаатарын community-гээрээ хамтдаа activity хийж байгаа зүйл. Нас мэдгүй. Чи гүөх юм. Үгүй би гүдэггүй. I don't run. Багтаад өгч баг. Ингээд 7 секунд болчихсон юм чи. Уучлаарай би бүр 10,000 нэмсэн байна. 23,000 юм шүү. Тэгтээ стил Түрүү жилийн мэдээлэл нь. Түрүү жил бас 12,000 байсан санагдаад байна. Нэмэгдсэн гэж юу? За хараатгая. Түрүү жилийн пост нь байна уу? 23,000 нэ. Дахиад уу. Тэгээ ер нь энэ жил тоо нэмэгдээгүй юм байна уу? Нэг гүйдэг л 23 хүн. Нөгөө л нэг хэд өнгөө биш. Гэтэ эн чин заяа 42 км, 21 км, 10 км, 5 км гэж байгаа. Тэгээ ихэнх нь тал нь 5 км-тэй ихний энтри. Тэгээ тэрэн дээр чинь ингээл хүүхдүүдтэйгээ нэг тийм гоё эдэм даваар амсгал айгу гоё эдэм санагдсан шүү дээ. Зурган дээр харахад 5 км тэгээд 10 км. За 5 км-т хэдэн хүн бүртгүүлсэн хаана? Энэ 10,000. 10,000. Тэгээ 10 км-т 3,700. 21. Тэгээ 21 4,800. Бүргээд хорогоороо зааж өгöd эдид одоо хараа. 42 км байгаа юм. 42 км чинь бүр ингээ Улаанбаатар хотыг бараг л тойрчд юм бэлээ. 547 42 км. Наа ч л жинхэнэ гүйдэг хүмүүс. За хааха 21 ч гэсэн дайжгүй л юм да. 21 ч гэсэн машин амар нь. 21 тэгээд 42 бол ёо. Гэтэ бүр 21-ээс 2 дахь их. 1500 м гэдэг чи одоо юу гэсэн юм бэ? 1 км юм уу? Тусгай ойл юм гинэ. Хөгжлийн бэрхшээл 1500 одоо жинхэнэ гэр бүлээрээ л бүх юм шиг байна да тий. Тий нэг ёсуулгаж Баат энэ хараа. Амаргастэй. Ийм running club-ууд бас их байд юм билээ тий. Гэдэг нэр Монголын running community бол үнэхээр бас гоё юм аа. Бас заримдаа би хараад ингээд ямар гоё хамт олон бай тий ийм эрүүл гүүж харайсан найзуудтай. Тэгээд энэ чинь гүүж дуусчаад бас юу яа кофе мофе ууш мууга пицци дотор бэж дим билээ. Тий ингээд гоё хувц сунартай тий гүйлтийн тэгэл гүйлтээ харуулж маруулаад тий шууд ингээл 10 км гүйж мөцсөн. Strava дээр яг ингээд тэдэн километр гүйсэн. Тэг бүгд нэг юм аппликейшнийг бүгдээр ашигладаг тий. Ядаргаатай. Sorry гэхдээ тэрэн дээр нэг амар атаархгүй байдаг. Атаархгүй биш зүгээр. Манай Ада цитрус гэх нэг юм инээстэй юм бичсэн байсан байхгүй маа централийн Ада цитрус гэх. Одоо би бичсэн юм уушиг заа. Strava байгаагүй бол өглөө гарч гүйх гэснээ. За хүмүүс миний гүйснийг мэдэхгүй чинь гүйлээж яалаа байлаач яалаа гэд гүүхэ болох байсан болов. Одоо бүр 10-аас доош километр гүйсэн онгоонд орохоор боллоо. Энд гэхдээ дундуур нь жоохон алхаж малхт юм уу бүгд тэгж тасралтгүй олон километр гүйгээд байна уу? Би хардах хэрэгтэй гэсэн. Дуу тавьчихдаг бол яахаа. Тэгсэн чинь алхаж болд юм бэлээ гэдээ орон комент бичсэн байлаа. Тэгсэн чинь алхасныг тооцдог юм бэлээ гэ. За тийм байл юу дээ. Яа бүр уур идэсэн гэж. Би бас ингээд хаяа ингээд хүмүүсийг харахаар ингээд хэдэн цаг нэг цаг гүйснээ 5 км гэд бичсэн байхаар яасан мяа юм бэ? Жоон дотроо ингэж бэж цагт 5 км гэдэг чинь алхааны хурд биш үү? Буудан дээр хөвтөж мэвтчихсэн аа. 7 км гэнэ үү? За болтоо. Ингэж нэг тийм муха хейтер байвал яах вэ? Гизээ өмдөндөө гизээ гараа хийцэнтэй гизээ барьцсан. 7 км руу. Тийм муха хейтер байж байвал те. Үгүй шүү, тоолсон шүү энэ болж байгаа. Би бол атарах чинь нөө би бас ийм лайфстайлтай болохыг мөрөөддөг. Яа, бүр ямар гараад гүүж мүүгээл те. Нэх гоё. Тэг гүүдэг найзуудтай. Би тэгтээ гүмэр аав нэр ингэсэн. Би гүмэр л шүү дээ. Like fucking бүхний хаяа гүмэр. Тэр чигээрээ хилд аваад зайлмаар байна. Run from your problems. Майкл Скотт нэг тийм юм бид штэ. Яа, гүдэг тэгснэ ингээд. Майкл энэ дээр марафонтой гардаг штэ. Марафонтой офис.
Тэрэн дээр яагаад нэг бөөлж fast from your problems ч үлэн мэдгүй нэг тийм систем гараад. Гэтэ ерөөсөө гүүхгүй байж байгаа гинт гүүх юм бол бөөлж шүү бас тий. Ямар гоё хүүхэн бэ? Хөл мөлгийг хараа. Тэр отгогийн харж байгааг. Энэ хүүхэн чинь хар хүүтэнд нүв нүцгэх юу гэж яваа. Ямар. Гэтэ машина жоохон сонин тавьчлаа тий. What is that girl? Ямар дэлхий тавьт юм бэ? За гарч ирж магадгүй. Тэгснэ ингээд би бас ингээд гүмэр санагддаг ингээд зүгээр л гүмэр. Гэтэ юу теннис чинь нэлээд кардиотой шүү дээ. Нааш цаашаа ихгүй. Тэ халаал хийж жоохон гүдэг өстэй талбайгаа. Халаал хийж талбайгаа тойрч нэлээд гүүн. Тэгээд тэг гүүх надад амар таалагддаг заа ингээд. Тэгээд паа гэж бүчмэр санагдал идэг л да. Тэр чинь өөр. Тэр чинь богино занг үлдэх. Яг марафон чинь ингээд гол нь амьсгал пейс юм шиг байна тий. Үгүй. Boring. Яна чиний гоё улаах баха. Улаацсан ухаа. Тэгэхэд зодуулчлаа дээ. Тийм тэгээд 100 м-т гүүх бол арай фан байна. Тэр нэг өсөрч гүйдэг. Цэнгэлдэг онгороо юм биш үү? Ер нь онгороо байдаг болчих юм байлээ шүү. Тийм. Амар гоё. Тэгээд ингээ ороод хүмүүс шууд гүйж хүмүүгээд байгаа юм билээ. Бэлтгэл. Цэнгэлдэх, төв цэнгэлдэгт гүйж болно. Цэцэрлэгт хүрээлэнд гүйж болно. Риод хүмүүс их гүйж байгаа байх. Риод ч гоё гүйхэлтгүү л ч гоё хаа. Тэнд бол скутер мөдөр янз бүр байхгүй шүү. Тийм. Гэхдээ тойрол те. Тийм. Тэгэл подкастаа сонсоол, хөгжмөө сонсоол. Гоё хаа. Тэг яадаг чинь юу боддог бол гэл. Сайхан байна да. Юу боддог бол нэрээ. Гүйж байгаа хүмүүс яг юу бодд юм бэ? Манай нөгөө үеэлд үед Америкт байдаг. Тэгээ тех салбарт ажилладаг байхгүй Америкийн тех салбарт. Apple ч үлээ, Meta ч үлээ аль нэг компани заяа. Тэгээд айгүйх гүдэг. Яг ийм Silicon Valley-гийн white guy vibe-тай заяа. Гэхдээ Монгол те. Амар ухаантай. Тэгээд цагаан хэлтэй. Тэгээд running process-ийг ярьдаг рилүүдтэй. Тэгээд тэр залуугийн ярьж байгаагаар одоо манай үеийн ярьж байгаагаар бол яг meditation шиг байдаг гэсэн. Яг тийм хаа. Тийм ингээ meditation чи ер нь л амьсгалаа тоолох, амьсгалаа анзаарах штэ тий. Амархнаар ярих юм бол тэнгүүд ингээ гүйж байгаа учраас хол зайд гүйж байгаа учраас байнга ингээ амьсгалаа ягаал тэгээд пейсэ барай ингээ онгод өөр юм ерөөсө бодож чадахгүй. Тэгээ айгүй тийм зэм байдалд ороод тэг ингээ би чин хөдөлгөөнтэй яг тогтмол хөдөлгөөнтэй тэгээд meditation болдог гэж тэр залуу ярьсан. Тийм л юм байна л та. Гоё юм бэ. Тэгтээ яг гол нь хол зайд гүүхэн. Тэгэл яг пейстэйгээ хурдан гүүх албагүй. Тэгтээ гүйлттэй. Тэгэл юуч бодохгүй. Харин тийм надад ч үсээд байгаа юм шиг санагдаад байгаа. Гэтэ заавч гадаа гүйхээс албагүй шүү дээ. Зам дээр гүйж болно. Фитнесийн зам ам дээр. Тийм шүү дээ. Фитнесээ ирэх байхгүй. Харин тийм нэг тийм гүмэр санагддаг ер нь. Хүмүүсийн бас энэ нөгөө янз бүрийн Strava марава ч юм уу энэ гүйж байгаа хүмүүсийг харахаар их гой санагдаад. Харин тийм л даваад талтай баг. Шеэрлснээр хүмүүс яг за би ч гэсэнгүү гэдэг ингээд урам зориг чадна гэдэг. Яг надад яг тэр урам зориг нэрж байгаа гэж магадгүй тийм. Тэгээ саяны ярьсан юм бол амар фан байдлаар ярьсан нөө атархал. Би та нарыг дэмжиж байгаа. Та нар үнэхээр гоё байгаа. Амфарфонд амжилт төсөө. Тэгээ 90 фаны зүгээр л гүгээчтэй гэхдээ тий. Тэгээ бас нэг тийм өрөөлсөн шүү дээ. 90-ад онд хүмүүс гүөхтэй гэсэн чинь зүгээр подолкомсоо шорт өмсөө гүйжсэн чинь. Одоо хүмүүс гүөхтэй хамаг юм байж баг юу шигээд аанд зүүж мөнгө усмос ингэж мэгэл шилмэлч ингэж мэгэл баах юм болоод байгаа байхгүй. Нэг тийм фан ярилсэн. Би бас нэг охины рил үзсэн. Монгол охины рил. Амар гоё охин. Амар хөөрхөн үү? Мэдгүй одоо тийм альчтай. Зөндөл хөрх охин байна. Тэгээ ингээд амар гоё хувцлаад гүүхтэй хувцтай гүүх гэж байгаа заяа өглөө гүүх гэж байгаа. Пүү ямар ганга юм бэ? Би тэр юм хувцтай офис руу орно гэх байна. Түгээ тий амар хөөрх охин байсан заяа. Тэгээ амар хөөрхөн. Тэгээл л амар гүүгээ. Би яг нэг охины ярьж байгаа би мэдчихэ. Би минь бүр яах гээд байгаа юм бэ те? Энэ охин уу? Энэ биш вэ? Гэхдээ наач бас хөөрх охин байна. Энэ биш үү? Биш вэ? Биш юм уу? Биш вэ? Энэ биш үү? Биш вэ? Биш вэ гэдэг чинь дахин харуулдаг юм. Are you sure? Гүй бүр амар гоё юм байгаа. Наа чи гоё юм байна. Гэхдээ биш вэ наа. Оо энэс бас өөр гоё юм байгаа мөн гүдэг. Яа баны. Амар гоё юмстай. Тийм байна. Зүгээр байгаа байдал ч бас амар хөөрхөн. Йоо. Наа чи Монголд байд юм уу?
Тийм Монгол охин байгаа сте бүр ёо. Гэр нь ямар ч гадаач яриад байна. So pretty, so fun. Ёо. Гой шивээс байна. Шивээс нь гоё. Юу хааш байсан? Энэ шивээс нуруу тэрхэн. Оо тийм шүү дээ. Энэ бүр амар гүр охинсан. So cute. За. Гоё хүмүүс тэгээ гоё юм хамаа хийгэрээ тий. Марафонд гоё гүгэрээ. Тий марафонд амжилттай. Амжилт манайхаа. Тэгээд юугаа үзчихэд Morning Star-аа үзчихэд маргааш өглөө марафонд сайхан 2 өдрийн туур. Ерөөсө шоудаал тэр чигээрээ гэлгөөгүй ч юм шүү. Бара яг social pay park-аас чи яг боо. За тийм амар нэттэй бол байгааг баха яа. Social park шүнжгүй хэмжсэн өглөө зөв шатгүй гэж гэрлэг. Шууд юугаа тайлал, хүүдийгээ тайлал, хүүдийгээ хаа хүүдийгээ тайлал гэсэн цаанаас нь шууд дугаартагаа дээ. Баг нэ Morning Star-ын толтон дээр тийм өмсөндөө байх баха. Зөв дугаартагаа шууд ирсэн. Яа, за Гоёлаа. So funny. Гэртээ бондоогоо сууж идэг хүмүүсийн комментар өөрхөө. Яна би өнөөдөр Би ингээд нөгөө ингээд зурагт чинь ингээ харуулахаар яг төвшиг болчихдаг штэ. Тэгээд ингээ зурагтаа эргүүлээл тэгэл Netflix-тэй тавиал Netflix эхлэхдээ ингээ харуулдаг штэ. Тэгээ өөрийгөө хараад oh my god гэж хэлдэг штэ. It's the worst position ever те. Гиз мэдсэ бүх хамаг гой сул дээрээ тавьчихсан. Тэгэл миний ингээд жинхэнэ оршихуй энэ юм байна гэж би боддоо шүү дээ. Одоо ингээд би ингээд бас жоох хичээж байгаа шүү дээ ингээд. Тэг гиз мэдсэ жоох бодчихсон. Яа жинхэнэ оршихуйгаа харахаас л жинхэнэ оршихуйч гэж амар өдөж шүү бүр яг нөгөө Men in Black дээр нэг гардаг жом шиг юмнууд өгдөг шүү дээ. Том гизтэй туранхай. Yeah, that's me. Яй. Тэрслэмэр. That's me. Яй, за. Загтлам шамчихгүй шүү гэдэг. Нөө нэг sexual юу юм шиг. That's gonna be funny. Би одоо ингэсгээд хүй надад дээр студиогоос нэг ирсэн байх юм. бичлэгэнд ороорой гэж байна. Анги бүрийн нэг зочны шүгээг онцлонд авч тухайн хүний түүх хэв маямыг харуул. Таны илэргийл за ёстой уучлаарай хчин ёстой. Мэгчин тийм байхгүй. За тэгэхдээ би энэ Улаанбаатар марафоны яг бас юу яагаад тийм зорилгыг хараадах юм. За тэгдэ нэг тийм зорилготой байдаг байлгүй дээ. Бидний тухай хамаагүй. Улс орон. Хөтөлбөр 90,000 төгрөг юм биш. 42 км нь. Вау. Бас why? Хол гүйж байгаануудыг хямдхан байх хэрэгтэй юм биш үү? Эсэргээрээ гэхгүй. За нэг амар юу бол байхгүй юм бэ нөө? Төрлийн төрлийн цаанд гүнсэн. Монгол улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой гэж. Of course. Доо. Yes. Энийг гэхдээ олон улсын марафонууд чинь нэг юм өөр политикл ч юм уу нэг өөр юмтай холиод идэх шиг санагдаад байгаа юм. Тим юм нэг үлдгээл. Тэгж сэдвчүүлвэл бас гоё юм биш үү? Жил болгоо. Тэнгүүд 26 оныхын жишээ нь одоо ямар нэгэн сэдвтэй холбоод юу ажиллах вэ? Цөлжилттэй тэмцээн жил гэдэг угаас аягүй ярьж байгаа юм чинь жил. Тэрнтэйгээ холбож малбал тэгээд тэрнийхээ awareness-ыг нэмэгдүүлэх зорилготой. Тэгээд бүх брендинг дээрээ нөө дугаар мугаар дээрээ тэрнийхээ ингээ мессежийг хүргэх юм ингээд хийгээд тэгэх юм бол тэр жилийн ингээд гоё 40,000 хүн тэрийг түгээж ийна л гэсэн утгатай бол амар гоё юм байна. Зүгээр л гүөх биш. Зүгээр л гүөх биш бас тийм. За. Гэтэ гоё хөөрхөн брендинг мендингтэй байна уу? Тийм байна.
Манай номич бас ингээд аюу юм хардаг үздэг штэ. Ер нь бол далдыг хардаг гэж. Аюу ингээд брендинг ер нь ямар хүн байна гэдэг маш сайн харж чаддаг. Your power is that. Яг тэгвэл би хулгайлах гад. Мяа юм байвал би сайжруулж хийх гээд сайжруулж хулгайлах гээд. Сайжруулж хулгайлах гээд ёо энэттэй юм чи. За тийм байна. За нэг хэсэгт уншаа тэгээд. Тэгээ. Би ажил руугаа дугуугаа над явъя да. Дугууны батарейгаа дуусгаачлаа. Ямар зохион байгуулалтгүй. Өөрөөгөө тэнгэлдэг юм уу? Би дийлдэг юм амар хатуу юм бэлээ. Хоёлаа юун дээр зогслоо? Миний хамгийн аимшигтай болцоо. Уншсан. Секс бэлгийн амьдрал шараа зөөр уншсан. My life will never be the same again. Уншсан юм уу? Хятадаас уншааг. За. Та бүхэнд өөрийнхөө first ever one night stand хийсэн түүхийг хуваалцъя. Oh my god. Өөр ярих юм байдаггүй. Би хятадд ч үлээ. Хятадаас урдаг оёот өмнө жил хот руу найзуудтай хальт зугаалсан юм. Тэгээд 2 өдрийн зугаалга гоё болж өндөрлөө. Сүүлийн 2 өдөр найзууд маань нэрт яваад би ганцаараа үлдлээ. Миний амьдардаг хот руу нислэг маргааш өдөр нь 12 цагт би ч ахаа ундах гээд хэвтэж байснаа ер нь ганцаараа гарч шоуутмар санагдаад интернет дээрээс хайж байгаад 2 клуб оллоо. Хамаг гой дээрээ тавиад нүрээ будаа шин авсан бие барьдаг палажа өмсөн чинь төрсийг дотроос нь товоогоод байв. Бэн зааваагүй ч хилхүү за дүүрсэн гээд төрсийг өмслөгөө гарваа. Вау. Эхний клуб бол хятад охид залуусаар дүүрэн бүгдээрээ нэг ширээн дээр хоорондоо л тоглож ууцгаадаг хүмүүс. Би ганцаараа нэг ширээн дээр дуртай коктейл шимээ төгшмийн хэмтлийг мэдрээд ганцаараа чил тэгш байдал дуунууд нь мэдэхгүй хятад дуу болоод ирэхээр нөгөө клуб руугаа явъя гэж бодоод гарлаа. Дуудлагын таксиндаа суугаад цонхороо салхийг мэдрээд үсээс хийсгээд тэгээд нөгөө клуб руу ортол нилээ интернэшнл клуб байсан. Дуунууд нь тэр мэддэг дуунууд бас амьд хөгжмийн хамтлагтай. Би жаахан халсан байсныг хэлэхгүй ороод уух юм аваад бүжиглэж эхэллээ. Ариун цэврийн өрөө орох замд нэг сахалтай цолоо хай гэхээр би хай гэд өөдөөс нь энийгээд 0 орсон. Гарч ирээд өнөөх чи намайг хүлээнгээ толинд хараад зогсож байлаа. Тэгээ хайлт ярилцахад тэр хотод сурдаг оюут надаас 2 арга төвөрх залуу байв. Тэгээд бид хоёр нэг ширээн цуунгаа бахан сэдвээр ярьслаа. Хятадын улс төр тогтолцоо расизм, исламын шашин гэдэл үнэхээр олон талын мэдлэгтэй мундаг залуу байсан. Тэгээд намайг энэ миний хотод байх хамгийн сүүлчийн өдөр гэсэн чинь really okay let's make it unforgettable гэж хэлээд гараас минь хөтлөөд л гарлаа. Тэгээд амар гоё байктай залуу байж таарад тэр намайг ардаас суулгаад oh my god girl you had no panties. Тэгээд тэрэн дээр сууц юм уу те oh my god girl. Тэ бараг л хөнгөө шахуу бас тэгсэн амар гоё байктай залуу байж тараад тэр намайг ардаас суулгаад хуултаад гэдэл зугаалав. Бараг л хөнгөө шахуу бас дээрээс нь зам хоосон. Би хотоор айж байсан ч зүгээр л биес суулаад үсээ хийсгээд л чанга твэрээд л авсан. Явж байхдаа гэрлэн дахин дээр хальт зогсохдоо миний хөлийг илэхэд oh my god би бас цамцруу гараа хийгээд цэжиг нь илсэн. Damn girl. Тэгж байгаа нэг спот дээр очиж зогсоод хот тэр чигтээ харагдаад л эцэд төсгөлгүй хотод газар асгарсан мэт үнэхээр романтик. Над руу төхөө зогсгоор нь би толгоогоо цэжигийн дэрлээ. Намайг зөрүүлээд тэрвэрхээр нь дээшээ харахад бид хоёрын уруул яг нэг хэм таарад би угаасаа тааруулсан гинэ. Тэгээд өмсөлдөж гарав. Өмсөлж байхдаа амар хорнитод би нэг бичлэгнээс үзснийг өмнөх нь тэлээг давглан дотор талынх нь намсар дэрвэр нь ороог үлгэд дэрвэр галзуурах гэж байгаа юм. Омга би дотор хувцсгүй за. Тэгээ тэрийг маань мэдрээд бүр галзуурах гэж байгаа юм чинь. Тэгээд би I didn't wear because it ruined my dress. Тэгээд тайлбарлах гэсэн чинь намайг амар хөөрдөж хараад байсан. Тэгээд би түүний энэ муухай мэдрэмжүүд таалархаа. Ой чи бүр ойлгохдоо байлаа. Би айгу хэцүү байна надад гэж. But I cannot give you what you want гэд хэлсэн чинь you don't owe me anything гэд духан дээр үнслээ. So cute. Тэгээд хэсэг байж байсан чинь би жаахан дараад тэгээд надад хөрм авч өгөхөөр тэрний дотуур байрлал нь явлаа. Энэ хооронд би бодож байгаа юм л та сайн охин байж хандлаа энэ нууцаа авсандаа авч орно энэ залуутай ахиж холбоо барихгүй энэ төр гэд хааха тэнгууд дотроос энэ залуу чинь цувуул харуулж байвал яана өвчтэй байвал яана гэж л жумаа юм боддож байтал дотуур байранд нь ирлээ. Ороод хөрмөө нөмрүүлээд түүний өнөр баг намайг согтгоод л бид хоёр үнсэлж эхлээд би зүүн мөрөн дээр чөтгөрөө дагсан юм да. Тэгээд детальтай сонсмоор байвал бид хоёр хэмжин баг л 11 удаа нагсан. Best tea ever баг 2 3
За гэж. Яхоо. Уншаачтэй. Баг 2-3 хөдлөөд би тавихдаггүй байсан. Every shot on point. Мэдээж бэлгэвчтэй ийсэн. Яг над руу оруулж байхдаа fuck гэж дуалтаад oh my god. Тэгээд өөр цайж эхлэхэд тэр намайг дагуулад let's go see sunrise гэж хэлээд хамгийн дээд давхар дагуулад гарсан. Тэгээд тэнгэр аашмаар улбар ягаан туяа ороод зэрүүхэн салхисаллаад бид хоёрын танилцаа цааш үргэлжлэл юу болох талаар төсөөлж байхан ярьсан. Our kids gotta be drop dead gorgeous интергээл тэгээд угаасаа тэр муслим хүмүүсээс хизээж гадаад хүнтэй суухгүй би ч эндээс яваад хагаж холбоо барихгүй гэдгийг хэн мэднэ. Гинт надад Before Sunrise гэдэг киноос аанд ороод хоёлаа яг энэ жилийн дараа энэ цагта энэ газараа эргээд уулзах гэхэд тэр promise гэсэн. Миний онгоцны цаг болоод бид хоёр явхаар боллоо. Замдаа өнрийг нь хандлаа мэдэрч аваад намайг буудлын гадаа хүргэж өгөхдөө you were the most special person I ever met here. My life will never be the same again гэж хэлсэн. Тэгээд би thank you for the memories гэж хэлээд урал тэр нүсээс авсан да. Буудалд ороод юмнуудаа баглаад airport ороод нислээ маш гонхтой байсан. Гэтэ тэр бүх сексиг бодох болон гидсэн татар галтуул дэлбэр шиг болдог. Заримдаа бодож masturbation хийдэг гэхгүй. За тэгээд нэг юм өрхөө одоо удахгүй уулзах өдөр нь болно. Wow. Гэтэ би одоо Пол найз залуудаа бит хоёрын секс тэр хэмжээнд хүрдэггүйч бусад талаараа бит хоёр сайн алддаг. Тэгэхээр би очихгүй байх гэж өөрийнхөө бодож байгаа. Гэтэ заримдаа тэр шүнийг дахиад л нэг удаа мэдрэх юмсан гэж боддог мэдхгүй. Эмэгтэй хүний сэтгэл нууцаар дүүрэн 70 м гэдэг үг байдаг да. Миний нууцыг сонсод баярлалаа. Damn girl. 7 сарын 4 25 он гинэ. Тэгэхээр чи 26 оны 7 сард биш ээ. Үгүй. Бицэн өдрөөсөө биш шүү дээ. 26 оны maybe 6 сард ч юм уу 5 сард ч юм уу болов. Энэ хизээ болоо. Йоо ингээд ажлаас бүр амар залгаадах юм ямар хөвчтэй. Яг уу. Яг ингээд өхөөд ирэхээр би яг цаг л болно гэсэн юм бол та. Балер харцаж за цаг болж ийн гэж залгадаг юм уу яа. Ямар өөдгөө юм бэ те. За авирс хорн зхэл. Wow girl. Дааж миний бич баг гэж. Амар хэцүү байна. Юм ирцэн? Ярьцгаа. Гүй би ярмаар гана бас. Би гадуур явж байгаамаа. Гадуур явж байгаамаа. Бага юмаа. Очоод хэлийг. Очоод тэр бичгийг хянаад гэсэн юм файлаа задгаарыг явуулчих уу? Над руу явуулъя. За нэг зэгтэл уншаад тэгээд хэдүүлээ өндөрлөхөөс аргагүй байдал төрлөө. Нэг хэдэн цагаагаа 300 дугаар хүртэл уншдаг байдаг. За. Тэгээс юм уншаад бас хэцүү юм байна. Тийм ээ нөө. Тэгэлтэй тийм. Англиар ярихсан чи чадахгүй шүү дээ. Ёо. За, horny sense of humor. Би нэг өөрөөсөө 3 ах бандтай хальт чадалдаг байлаа. Нөгөө хүндээ сайн болоод бараг л араас нь гүйх шахах уу. Ёстой тэнийг завсарлагаан болгоноор таарах болов гэж гордоостой. Миний sense of humor их horny л доо. Би бүх юмыг 2 дугаар сувг болгож сонсдог, боддог, ярьдаг охин. Гэхдээ зөвхөн маш дотны маш цөөхөн найзууд дундаа л тэр зангамын гардаг. Гаднаа бол маш даруухан онц сурдаг нямбац ихцтэй, сахилга баттай, секс гэдэг үгний эс үсхийг ч мэддэггүй байх гэмээр харагддаг. Тэгээд тэр бандтай жил гарan чаатлаад их дотн болчихлоо л гэж амхандаа бодсон. Нэг өдөр анх удаа нөгөө хорны humor маань гараад нэг инээдтэй зураг явуулсан юм. Жагсаал хийгээд лоозон барьсан эмэгтэй зураг. Самбар дээр нь if abortion is murder that means blowjob is cannibalism. Иймэрхүү утгатай юм бичсэн байсан. Би абортыг аллах гэж боддгүй. За тэр ч яах вэ? Би энийг хөвгөлтэй гэж бодож явуулсан чи өөдөөс эмэгтэй хүн байж ийм blowjob гिचгсэн юм явууллаа гэд бараг л бузар эмгэх нь холгүй чатнаасаа шууд орхиод гарч ин тэр. Ер нь энэ эмэгтэй хүний ариун бие, охин бие гэдэг ойлголт эрэгтэй эмэгтэй хүмүүст аль алинд нь их дарамт үүсгээд байдаг юм шиг санагддаг. Би бол хувьдаа сексийг ариун үйл гэж боддог. Хамгийн хайртай хүнтэйгээ хийдэг үр дүнд нь хөөрхөн бяцхан хүүхэд гарна. Хүүхэд гэдэг ямар их хайр вилээ дээ. Бүхэл бүтэн өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй хүн төрнө гэд боддоо.
бас секси гэд хосын харилцаа хайр улам бүр дотн болно. Харин хайргүй хүнтэйгээ замбраагүй явдаг бол тэр ариун чанараа алдна. Хэрв охид минь хайртай хүндээ итгэж секс хийсэн бол чи бузартаагүй. Чи хүнийг хамгийн дээд хайраараа би сэтгэлээрээ хайрлсан хүчтэй эмэгтэй. Хайртай байсан бол тэр хизээч алдаа гэж тооцогдох ёсгүй. Сална гэдгээ хэн мэдэх вүлээ дээ. Харин залуучууд нь бас эмэгтэй хүн сексийн тухай ярих ёсгүй гэж боддог бол чи болон чиний оюун санаа өөрөө бохор байна. Чи өөрөө л бузар бодлороо бусдыг бузар гэж харж байна. Би хоорны болохоос явдалтай хүн биш. Ариун журамтай онгон охин. Надтай суусан хүн харин ч инээсээр агаад сэрлэн хөдлөө жарган заа юу гинэ. Хөрхийн. Хөрхийн. Харин тий. 3 ах. Завсарлагаан гэхээр оюутан юм уу 10 жил болох гэдэг нь. Тийм л юм байна да. Оюут юм уу? Оюутан л ах тий. Оюутан багасаа гिचгдээ. За. Тийш дээ одоо орчин үе тэгж боддог эрэгтэй хүмүүс байд юм уу? Одоо хамаагүй болчихоогүй юм уу? Хамаагүй болцсон бах уу? Энэ ямар хөөрхөн цамц үү? Тэ блүү. Ханцуу амар гоё тийм трапез ханцууд байна тий. Эдний яг энэ лайн бүр амар хөөрхөн байсан. Одоо харахгүй юу? Мэдгүй тэгэл дахиж юмнууд нь гардгүй шүү дээ. За. Окей. За захтал явуулсан Horny журмын андуудтай баярлаа. Horny bitches-тэй баярлаа. Keep being horny. Яа, ихнээс их олвсал. Хүү. Гал. Гоё кино шиг л шүү дээ. Эротик кино шиг л орж байгаа уншаа да. Турк залуу гэж байна. Туркууд ч бас амар сахалан батай ер нь нэг тийм. Би нөө юуг төсөөлцөө. Нэг 3,000 фитийн дээрч үлээ. Нэг тэрэн дээр нэг турк залуу. Тэр чин турк кино шиг санагдаад байгаа юм үгүй лүү? Латин Америк кино лүү. Амар мотобайктай залуу. Тийм, тэ нэг бороштой залуу биш. Би тэгж төсөөлсөн. Химэл баха. Тийм хятадын амар гоо өндөр барилгуудын дунд ингээл амар хурдтай ингээл яваал. Тийм тэгээд нөгөө юу City Pop-ын дуумар тиймэрхүү vibe-тай дуу яваал. Daft Punk яваал. Яа, баяс мах уу. Хаяа тийм гоё идэв штэ. Гадаадд л тийм гоё байх юм бэлээ. Ямар ч тийм энэ тэ дараа таарчин гэсэн айц байхгүй. Тэгээд яг дараа нь хизээш таарахгүй гэхээр бүр амар гоё чөлөөтэй гоё идэв юм бэлээ. Айц сүнс. Монголд л айгүй хэцүү мэн тэ нэрээ. Монгол амар хэцүү штэ. One night ийн гэдэг чинь хичнээл холдов гэжтэй тэ тэр нэг баблаасаа тэгэл найзтай нөө ирэхч мө ирэхцэн ч юм уу ингээл тиймэрхүү айгмар их байдаг штэ. Яа, өстой хэцүү хаа. Weird те. Тэгвэл ажил дээр таардаг ч юм уу. Эсвэл юу яадаг ч юм. Play time дээр таарааш. Тий. За. Окей. Обисаа юм хэлчихсэн юу хэлчихлээ. Тий. Тэгснэ ингээд найз залуутай болцсон гэсэн чинь ихнийхээ. Тэгээ нөгөө турк залгаа боддог гэхээр нэг жил би л очих байсан. Найз залуутай хэлгүй. Гэхдээ ингээд хэцүү юм аа. Тэг ингээд амар гоё ингээд тэг бүр амар гоё байсан байгаа шүү дээ тий. Тийм гэхдээ тэр ганцхан удаа байсан болохоор л амар гоё байсан баг. Гэж би бодож байна. Гэхдээ дараа нь ингээд найз залуутай болцсон нөгөөх нь тийм гоё биш байгаад хар хэцүү юм тий. Яа. Гэхдээ тийм энэ охины яг тэр охины хэлж байгаа шиг relationship чинь зөвхөн бас секс биш шүү дээ. Яа. Зөндөө өөр юмнууд бас байна шүү. Бас яах ч байсан тийм мэдгүй шүү дээ. За окей. Тэр турк залуу нь ямар ч залуу. Ямар ч байх байсан тийм. Яг амьдрал хамт амьдрал тоолволоо. За баярлаа. Баярлаа guys. Гой захаа битсэн байна. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Sky Media-гийнхаа Оддын гээ олон ангид уран сайхны киногоо үзээрэй. Sky Plus болон Sky Media-гийн видео сангаас. Go Plus. Sky Media видео сангаас. Сонирхон үзээрэй. Өдөр болгон 7 хоногийн нэгд өдөр болгон. 7 хоногийн нэгд өдөр болгон. Тийм. Euphoria үзэж болохгүй шүү. Шалт юм ээ. Шалт юм ээ. Цагийн гарц. За бай.